Өчигдөр 2026 оны 6 сарын 6-ны өдөр оюу толгой одоо уурхаг тэр гэрээг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал болж. Тэгээд үүн дээр их сони юм хандлага зөв нэг ажиглал мэдрэмжээ хуваалцсан гэж. Нэг тийм хандлага байна. Өнөөдөр тэр отхон сэтгүүлчийн ч гэдэг юм уу. За гүрээгийн ч гэдэг юм энэ асуудлын тухай яриаг өгöd. Тэгээд шүүмжилж байгаа хүмүүс маш их байна гэж байна. Тэр яхаа жагсаал зохион байгуулалтаж гэдэг юм ийм ярьж байгаа. Тэгээд чинь отхон битэрийн асуудал биш гэдэг шүү дээ. Тэр шүүмжилж байгаа хүний эрхийн асуудал гэж ярьж байгаа. Ойлголт маш ойлгомжтой. Гэхдээ тоох хэрэггүй гэж. Ерөн зөв хандлага энэ ямар ч байсан зөв зүйл хийсэн ч шүүмжлэн, буруу зүйл хийсэн ч шүүмжлэн. Энэ тийм гэж байна. Яагаад гэвэл тэдэнд толгой байхгүй учраас. Уул нь хөөхий тэр шүүмжилж байгаа хүний эрхийг түүний өрийг тэглэх гэдэг юм. Ингээ эрхийг яриад байгаа. Тэнгүүд нөгөө ярьж байгаа хүмүүсийг тэгээ ямар байх нь хамаагүй гэж. Мэдээж нөгөө лайв хийдэг ч гэдэг юм уу те иргэний дуу хоолой энэ нийгэмч гэдэг юм уу те төлөөлөлч гэдэг юм. Хүмүүс байна гэдэг шүү дээ. Хүн бол тэргүй алдаа дутагдaltaй амтэн гэж. Тэгээ үүнийг янз янзын байдлаар шүүмжилж ярьж байгаа. Нөгөө оюу толгойн асуудлыг бүдгэрүүлж яа л дээ. Бүдгэрүүлэх тийм одоо. Тэгээ бүдгэрүүлж байгаагаа өөрөө ч мэдэхгүй гэж. Энэ зүйл. Нэг тийм сонь зүгээр хамаагүй гэж. Гэхдээ ойлгох гэдэг шүү дээ. Хичих гэдэг нэг хандлагын тухай яриад байгаа юм дээр. Тэгээ азар гэдэг шүү дээ. Би одоо энийг олон удаа хэлж. Азар хүн гэдэг амьтан маш богино насалдаг учраас тий галзуурал донд одоо тэгж удаан амьдрах боломж байхгүй. Нэг хэсэгхэн хугацааны галзуурал сонир биш гэж. Тэгээ сайн муу зүйл хоёулаа өөрөө энэ амьдралын салшгүй хэсэг. Гэхдээ энэ хүмүүс хэний төлөө дуурайд байна гэдэг энэ одоо юу гэдэг юм. Тэр логикийг ойлгох нь аюул чухал. Оюу толгойн гэрээ шинжлэгдснээр ард түмэнд одоо илүү их үр өгөөж авчих болсноороо хин хожих вэ гэж бодох хэрэгтэй гэж одоо ойлгож байна. Гэхдээ тийм байхгүй гэж тийм. Тийм бодох юм байхгүй. Толгоогүй гэж тийм. Бүр тарихгүй гэж тийм. Тийм хүмүүс өнөөдөр ингэж ярьж байгаа. Хуу хүн дээр нь анхаарал акцент өгöd байна л да. Би тэгж харж байна. Тэр ийм тэр нь хөдөлтөгдсөн. Өмнөхөр би өмөрч байгаа юм биш шүү. Зүгээр энэ логикийн ялгааг ярьлаа шүү. Отгон сэтгүүлчийг хөдөлтөгдсөн хүмүүс ингээд лайв хийгээд нэг жагсаал хийж байна. Гэхдээ отгон сэтгүүлд үнээр хөдөлтөгдсөн бол тэр ялаа аваад аль хэдийн явцсан байх хэрэгтэй байхгүй тийм. Ямар ч юм таамаггүй, ямар ч юм одоо боломжгүй гэх юм. Нотлогдоогүй юм зүйлсүүдээр нөгөө оюу толгой гэдэг энэ яриаг гол энэ асуудлыг тийм бүдгэрүүлж байна л да. Би тэгж харж байна. Энэ ч одоо ямар сонин гэж байна. Би мэдэхгүй юм да. Одоо надад мэдрэгч чад тэр зүйл нь гэж. Тэгтээ хамаагүй тоох хэрэггүй гэж бодож байна. Тэгтээ тоох хэрэгтэй гэж байна. Энэ дээр яг нэг толгойтой хүн бол өөрөө бодож үзэх хэрэгтэй гэж би бол тэгж бодоод байна. Оюу толгойн гэрээ Монголын ард түмэнд одоо ашигтайгаар одоо шинжлэгдэж сайжруулах нь хинт ашигтай юм байна. Монгол хүнд хэрэгтэй гэж. Тэгээ би энийг бол харж байгаа. Зандан шатар дарга бол оюу толгой Риантонтой одоо уулзахдаа эзэн нэргээ юм мэд зэрэг нь усаа хашдаг гэж хэлээл сайдаас огцорсон гэж. Нэг ноцтой сонирн байгаа юм. Гэхдээ би энэ миний бодол шүү зүгээр. Энэ Монгол улсыг хэн удирдаад байна? Риантонтой удирдаад байна гэж. Зүгээр хардлага тийм. Хардлага. Нотлох боломжгүй гэж. Гэхдээ би одоо харж байна. Риантонтойг одоо ингээд дэлхийн нийтэд ямархуу одоо хэмжээний компани юм бэ гэдэг ингээд судлаад үзсэнгүүт ерөнхийдөө 60 гаруй улсыг эдийн засгийн хэмжээнд иргэшээлтэй байлгадаг.
хараат байлгадаг ч гэдэг юм тий. Энэ зүйл нь тогтоогдож байгаа байхгүй тий. Нотлогоо гэдэг юм. Энэ олон нийтийн олон улсын туршлага, олон улсын юм яв яригдж штэ тий. Гайхалтай нэг үнэн гэдэг байхгүй тий. Яг эдийн засгийн хэмжээгээр нь ингэсэн. Тэгээ 21 тэрбум долларыг оюутлогоо олборсон байна л да. Тэгэд Рио-Тинто л одоо бүхэл ашиг нь аваад байдаг. Монгол улс ашиг өгдөг. Тэгээ энэ 21 тэрбум доллар чинь ямар учиртай мөнгө юм бэ гэж та нар ойлгохгүй байх шүү. Би нэг та нарт жоохон тоо ярьж бодж үзүүлээ гэж. Би зөв ойролцоогоо гэж шүү. Нэг байрыг 200 сая гэж бодох юм бол ойлгож байна. Энэ чинь 300 мянга гаруй орон сууцны үнэ байхгүй да. Тэгэхээр би ойролцоогоор маш одоо бүр одоо мэлкний одоо юм ярьж шүү. Тэ. 370 мянган гэдэг юм уу? 300 мянга гаруй айлын орон сууцны мөнгийг Рио-Тинто авцсан байгаа байхгүй. Монголчууд байхгүй гэж тийм. Тэгээ өнөөдөр үндсэн хуулийн хэмжээнд гэх юм бол газрын баялаг газар одоо түүний одоо дээд одоо баялаг нь Монголын ард түмний өмч юм а гэдэг одоо үндсэн хуулийн 6-гийн 1 заасан гэж. Төр нь хамгаалах үүрэгтэй гэж заасан гэж. Тэгвэл одоо Рио-Тинтогийн тухай гадны компани тухай үндсэн хууль заагаагүй гэдэг шүү дээ. Тэгээ олон улсын гэрээ одоо хаашаа үндсэн хуулиас давтсан байдаг юм хаашаа. Тийм үстэй. Энэ чинь сонин гэдэг шүү дээ. Би үндсэн хууль яриад шүү дээ. Тэгээ энийг санаанаасаа зохиох боломжгүй л дээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид бүхэн одоо баярлалын баялгаа ухуулаад өнөөдөр 25 тэрбум долларын өрөнд орсон байж. Энэ нь бол яаж бий болсон өөрөө гэхээр одоо нөгөө монголчуудын 34% зээлээр авсан гэдэг энэ зүйл. Тэгээ үүний зөвхөн хүүгийн монголчууд өдөрт 15 тэрбум доллар тэрбум төгрөг төлдөг гэдгийг Батнайрамд гишүүн яриа явж байгаа. Улсын хурлын гишүүн ярьж байгаа шүү. Тэг зүгээр нэг хүн бас хүн биш гэдэг шүү. За ингээд судалгаатай. Гэхдээ энэ чин гэдэг шүү дээ. Энэ чин гэдэг шүү дээ. Энэ чин одоо тийм үстэй. Одоо тийм отгон сэтгүүлчийн асуудал юм уу? Тэ. Энэ хүрээлэгчийн асуудал биш үстэй. Энэ чинь Монголын ард түмний асуудал гэдэг шүү дээ. Тэр шүүмжилж байгаа хүмүүсийн чинь ирэх. Тэ. Мэдээж одоо биднээс өөрөөр биднээс гэдэг юм надаас ч гэдэг юм өөрөөр ойлгож болно шүү дээ. Ойлголтын зөрүү байж болно гэдэг шүү дээ. Болно. Тэр нь талбайдаар очтөр одоо цуглаад лайв хийгээд үст одоо илэрхийлж байгаа хүмүүсийн зөвчөөжөл нь буруучж болно гэж. Гэхдээ нотлох баримт төр өмслөөл хэлэх юм бол энэ дээр юм гэдэг шүү дээ. Энэ дээр нь хэнд одоо хохирол үзүүлж байгаа юм бэ? Энд одоо мөнийг сонсож байгаа болон сонсоогүй бүх хүмүүсийн бүх монголчуудын эрхийг зөрчиж байгаа асуудал гэж хэлэх гээд байгаа. Надад тэгж санагдаж байгаа учраас би хэлж байна. Энэ надад хамаагүй биш байхгүй да. Энэ хүн бүгд хамаатай зүйл байхгүй да. Өнөөдөр монголчуудын татвар 5 дахин нэмэгдэж 75%-аар нэмэгдчихэв шүү дээ. Энэ чинь энэ гэрээнээс угшилтай холбоотой гэдэг шүү дээ. Үнэхээр улсын төсөвт Монгол улсын ашиг гээд 34%-ийнхаа хангалттай ингээ мөнгө нь ордог байсан бол бидний татвар нэмэгдэх шаардлагагүй гэдэг шүү дээ. Энэ мах үнэтэй болох шаардлагагүй гэдэг шүү дээ. Бид нар хямдхан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хамтран тусах шаардлагагүй гэдэг шүү дээ. Бүх шалтгаан гэдэг шүү дээ. Өнөөдөр тэр ирээдүйд одоо ирэх жил одоо 9 сарын 1-нд оюутан болох чадвар 8000 оюутны төлбөр алга болох шаардлагагүй гэдэг шүү дээ. Гэхдээ бүх зүйл гэдэг шүү дээ. Тэгээ энэ чинь тэгээд отхны асуудал биш гэдэг шүү дээ. Энэ миний асуудал биш гэдэг шүү дээ. Энэ бүгднгийнх нь асуудал гэдэг шүү дээ. Гээд ингээд зүгээр жоохон том зургаар жоохон бас нэг жоохон баримжаатай хармаар шүү дээ. Энийг би ярьснараа ч юм уу тэр отгон сэтгүүлж ярьснараа ч тэр энэ нэг одоо ингээд оюутлогын гэрээг өөрчлөлтдөг тийм зүйл биш гэдэг шүү дээ. Энийг Монголын ард түмэн нийтээр хүсэж байж өөрчлөлтдөг зүйл гэдэг шүү дээ. Ойлгож байна. Энийг тийм ойлгоход хэцүү өнө. Би одоо монголоор хэлээд шүү дээ. Монголоор. Би тийм одоо англи, солонгос, орсоор яриаггүй гэж шүү дээ. Монголоор хэлээд шүү дээ. Ойлгож байна. Монголчуудаа. Нэр ийм зүгээр ийм бодол